Сайн байцгаана уу өрх мөдөд үзэгчд болон сонсогчдоо. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр манай сууган та бүхэндээ Вотек гэх бамбуушны талаар мэдээлэл бэлдсэн байна. За ингээд хэвтүүлээ бичлэгтээ орцгоё. Дэлхийн 2 дугаар дайны үед 1942 оны 4 сард Оросд хоригдож байсан Польш цэргүүд Каспийн тэнгисийн захын Ферс буюу орчин үеийн Иран улс руу ирж Британи улсын улсын цэргүүтээ нэгдэж Германтай байлдахын тулд Египт болон Палестин улс руу замдаа гарцгааж. Цэргүүд тийшээ хүрэхийн тулд Ферс улсын их уулархаг нутгийг туулан өнгөрөх ёстой болсон. Хамаданаас Канграв хотын хооронд урт үрүүлсэн салаа цэргүүд болон ачааны машинууд хотоор дайран өнгөрч. Тэд замдаа төр зогсоод амарч байхад хэдэн бүлэг цэргүүд нэгэн Иран хүүтэй таарч тэр хүү нэгэн хачиргалтай альбартай зүйл даван утантай хийсэн байхыг анзаарсан. Цэргүүд хүүхдээс уудан дотор юу байгааг асуух гэж байтал уудан доторх нь хөдлөж эхлэхэд нэгэн Иран бор бамбууш гарч ирж цэргүүдийг их гайхшралд оруулж орхижээ. Бамбууш их өлсөн болдоо шууд идэхмрөө зүглэж тэдний хоолыг идэж орхив. Бамбууш нь хамтан ууланд төрсөн байсан бөгөөд эцэг их нь өөр бүлэг баавганарт алуусны дараа хүү үүрнээс нь очиж авч явсан байна. Цэргүүд нэг удаан ярилгүй шууд тэр бамбуушийг хүүхдээс худалдан авав. Тэд нэр бамбуушинд архины шилэнд сүү хийж өгч тэжээж эхлэхэд шилний ерөөл жоохон архи байснаас болж дараа нь их архинд дуртай болсон шалтгаан байх гэж зарим цэргүүд ярьдаг аж. Бас архи унаа бас сайхан гар ухна гэж тэгэхээр. Энэ бамбууш маань Польш цэргүүдтэй хамт Иранаас Ирак, Сирия, Палестин, Египт тэгээд эцэст нь Итали хүртэл байлдааны замыг туулсан юм. Эхний хэдэн сард бамбуушийг ноосон хүнжилд ороож унтуулдаг байж. Яна зураг олдсонгүй. Бамбуушийг том болсон хон шинэ усан вайн дотор эсвэл чиндам дотор унтуулах болжээ. Хэдий ор засаж өгсөн ч бамбууш хинхтэй Польш цэргүүдтэй унтах дуртай байсан ба Вотек бас хүмүүсийг тэрвэрх дуртай. Өглөө цэргүүдийг нойтон хэлээрээ долоон сэрээдэг байсан байна. Вотекийн хамгийн их дуртай зүйл нь барилдах. Их чадaltaй бөгөөд илдэг өрсөлдөгч байсан ба хаяа өрсөлдөгчтэй худлаа онож өгч ялуулдаг байсан. Вотекийн өөр цагийг өнгөрөөх дуртай зүйлс эргэн тойрноо сонирхож алхах, хүйтэн усанд орох, сэлэх гэх мэт олон зүйл багтдаг байсан байж. Адратын тэнгисийн баавган багийнхан байрласан байхад Вотек тунш давгүй шумбдаг байсан. Хэд хэдэн удаа өөр газар хүмүүсийн дунд уснаас гарч иж хүмүүсийг айлгаж өнгөлцгийг нь хаглах шахдаг байж. Вотек иддэг зүйлсүүдэд жимс, мармелад, зөгийн бал, сироп ордог бөгөөд хаяа шагнад болгож шар ариг өгдөг байжээ. Арх хуухтаач агсарч ууралдаггүй. Архинаас гадна Вотек бас тамхинд дуртай. Гэхдээ татах биш харин жажилж идэх дуртай. Тамхин асаалттай байх ёстой бөгөөд асаагүй тамхиг нөлмж орхидог байжээ. 1944 оны ихээр Польш цэргүүд Италид ирж тэдний цэргүүдтэй нэгдэж германчуудтай байлдах тушаал авсан. Гэвч энэ аялалд бүх амьтад хориотой байлаа. Гэхдээ хэдэн цэргүүд Вотекийг албан ёсны их бууны нөөц хангамжийн 22 дугаар салааны цэрэгт бүртгүүлж Египтийн Александрия хотоос усан онгоцонд суухдаа Вотекийн цэргийн өмнөхийг үзүүлж хамтдаа авч явжээ. Вотек байлдааны дуу чимээнд амархан тасаж байлаа. Вотек ба түүний салааны үүрэг бол Монте Кассино толгодыг германчуудаас булан авах байсан. Австрали, Их Британи, Канада гэх мэтлэн улсууд авах гэж хэд хэдэн удаа оролцсон боловч хэн ч булан авч чадаагүй. 1944 оны 5 сард Польшууд германчууд руу 7-9 хоногийн хугацааны турш довтож эцэст нь 1944 оны 5 сарын 18-нд толгодыг эзлэн авчээ. Энэ байлдаанд Вотек цэргийнхээ үүргийг гүйцэтгэж түүний салаа ойролцоогоор 17,300 тонн сум, 12,000 тонн түлш, 1,100 тонн хоол хүнс Британи болон Польш цэргүүдэд зөөж өгчээ. Байлдааны үеэр тэрээр сум зөөж байгаа цэргүүдийг ажиглаж байгаад цэргүүдийн дуурай 2 хөл дээрээ босож сум атсан ачааны машин руу очиж 2 гараа урагшаа сунгаж цэргүүдийг гаран дээр нь юм тавих хүртэл хүлээсэн байна. Вотек нэлийн хүнд сумны хайрцаг ямар ч асуудалгүй зөөж өгч буцаад ачааны машин руугаа ирээд дараагийн ачаагаа авдаг байсан. Тэрээр ачаа зөөх замдаа нэг ч мунгааж байгаагүй гин. Энэ их тус нэмэр болсон баавга цэргүүдийн дунд их нэр хүндтэй болж баавга гарандаа их бууны сум тэрэн явж байгаа тэмдэг
Ватикийн салаа болох их бууны нөөц хангамжийн 22 дугаар салааны тэмдэг болсон байна. Дэлхийн 2 дугаар дайны дараа Ватикийн салаа Шотландын Глазго хотод байрлаж эцэст нь 1947 оны 11 сарын 15-нд 22 дугаар салааны цэрүүд халагдан салцгааж Ватикийг Шотландын Эдинбургийн амтны хүрээлэнд өгчээ. Ватик үлдсэн амьдралаа тэнд өнгөрүүлж тэрээр их олон зочдтой байдаг байсан бөгөөд хаяа бос хуучин салааныгын цэргүүд эргэлдээр ирж идэх дуртай тамхиг нь асан шийдэн өгч бүүч болоогүй хашаа даван барилдаг байсан байж. Тэдний хийж буй үйлдэлд амтны хүрээлэнгийн альсад тунч их дургуутдаг байсан гин. Энэ баавгаан салааныхын цэргүүдтэй адил бага насндаа гэр оронгүй өнчөрч гэр бүл анд нөхөд хүсэж байсан болохоор ч тэр юм уу тэрээр салаатайгаа их дотносож олон саад бэрхшээлийг хамтаа дуулсан. Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдийг 50 амгалан өнгөрүүлжээ. Ватик амтны хүрээлэндээ 1963 онд 22 наснда нас баржээ. Та бүхэн манай бичлэг таалагдсан гэж итгэж байна. Энэхүү бичлэгийг Монгол орчуулгатай YouTube дээр бас байхгүй, ерөөхдөө бас текстээр байхгүй байсан болохоор та бүхэндээ сонирхолтой байх болов гэсэн үүднээс бэлдэж хүргэлээ. За ингээд биднийг лайктаар, subscribe-аар биднийг дэмжээрэй. Та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая.